Сайн байна уу? За энэ удаагийн видеогоор Zoom дээр уулзалтанд оролцож явах үедээ дэлгэцэн ер нь хэрхэн ширлэх вэ? За тэгээ уулзалтыг зохион байгуулагч уулзалтанд оролцогчийн дэлгэцэн ширлэх төр боломжийг бүрдүүлэхийн тулд ямар тохируулга хийдгийг энэ удаагийн видеогоор та бүхэнд үзүүлэх болно. За тэгэхээр дэлгэцээ бид нар уулзалтанд оролцож байгаа үед яаж ширлэх вэ гэхээр энэ доор байгаа share screen гэсэн ногоон товчон дээр дараад ширлдэг. За тэгээд уулзалтыг зохион байгуулагч уулзалтанд оролцогчийн дэлгэцээ ширлэх төр боломжийг бүрдүүлэхийн тулд нэг тохируулга хийж өгөх хэрэгтэй. За тэр тохируулгыг хаана хийх вэ гэхээр share screen гэсэн ногоон товчонд дээдлэлтэн жижигхэн сум байгаа дэшээс. Энэ сумдаар дарахаар ийм төснүүд гарч ирж байгаа. Эндээс advanced sharing options гэнийг сонгоно. За хэрвээ та энэ тохируулгуудыг хийхгүй болвол тухайн уулзалтанд оролцогч дэлгэцээ ширлэх боломжгүй алдаа заадаг гэсэн үг. За тэгэхээр энэ host only гэсэн сонголттой байх юм бол уулзалтанд оролцогч дэлгэцээ ширлэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр та уулзалтанд оролцогчийг дэлгэцээ ширлэх боломжтой болгохын тулд энэ all participants гэснийг сонгож өгнө. За энэ доотлолт нь хэн дэлгэцээ ширлэх боломжтой юм бэ гэдэг дээр only host эсвэл all participants байсан ч болно. Аль нь ч байж болно. За ингээд энэ тохируулгыг бол заавал хийж өгөх хэрэгтэй. За ингээд тохируулга хийснийхаа дараагаар дэлгэцээ ширлэхдээ share screen гэсэн ногоон төвчөн дээр дарна. За энд болохоор 3 төрлийн юм сонголт гарч ирж байна тийм ээ. Basic гэхээр таны компьютер дээр нээлттэй байгаа програм болон цонхнуудыг харуулдаг. За advanced гэхээр энэ шууд PowerPoint-ийн слайдыг шууд дууж болох нь эсвэл дэлгэцнийхаа тодорхой хэсгийг ингэж харуулах. Тэгэл дуу, видео, документ камера ширлэхдээ энэ advanced гэдэг рүү орж ширлэнэ. Files гэдэг дээр болохоор cloud буюу интернетэд байршиж байгаа файлуудаа масаа ширлэх боломжтой гэсэн. Бид нэр өргөн хэрэглэдэг Google Drive-д байгаа файлыг ширлэх гэх юм бол Google Drive гэдгээ сонгоод тэгээ ширлэх юм шүү дээ. За бүгдээрээ basic-ээс нэг цонх ширлэе. За энийг сонгоч. За ингээд тухайн ширлэж байгаа цонхоо сонгоод share гэснийг тарж. За тэгээд юу гэдгийг энэ дээр юу гэдгийг ингээд тайлбар хийж болох нь тийм. За энэ түүл өдрээрээ энэ хэсэгт нь юм байгаа шүүгээд ингээд тайлбарлаад ингээд эсвэл энийг clear хийх гээд ингээд ширлэнэ. За энэ дэлгэцээ бүр хаахгүйгээр pause share гэсэн товчондоор дараад ингээд зогсоож байгаа. Шин дэлгэц ширлж болдог. За share. За эндээс би whiteboard гэдгийг сонгож. За энэ дээр ингээд тайлбар энэ төрийг бичээд ингэж ярьж чад энийг ингэж орхичоод өмнө нэсэн дэлгэц рүүгээ шилжиж л да Facebook хагаа. Тэгвэл энээр resume share гэдгийг сонгоч. За тэгэхээр миний юм маань ширлэгдэж харагдаж байгаа гэсэн үг. За энийг зогсоогоо. За PowerPoint-ийн слайдыг share хий. За ингийн тулд PowerPoint advanced гэдэг рүү ороод PowerPoint share. За эндээс ингээд үзүүлэн файлыг сонгоод за ингээ гараад ирэх нэ. За тэгээ эндээсээ би өөрийнхөө видеог оруулах юм уу? Оруулаад ярих юм уу? Яах юм гэдгийг бас эндээсээ бас ингээд тохируулаад явж болно гэсэн үг. За ингээд тэгээ ярих юм уу яриад тайлбарлаад явж болно. За иймэрхүү байдлаар ширийг бол ингэж ашигладаг байх нэ. За эндээс дахиад нэг өөр. За энэ screen гэхээр тухайн дэлгэцний яг одоо жишээлбэл би яг энэ хэсгийг зөвхөн ингэ харуулна гэдэг юм бол ингэ тохируулаад харуулах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэр бусад юмнууд нь харагдахгүй гэсэн үг. Энэ дэлгэцэн дээр цаад оролцогч зөвхөн энэ миний яг энэ тэмдэглэсэн байгаа энэ хэсгүүд л харагдана гэсэн. За документ камер хэрэг холбогдсон байх юм бол энэ дээр жишээлбэл гар утсаа документ камер болгоод ингэ холбочих юм бол гар утсаараа харуулсан байгаа зүйлээ ингэ харуулах боломжтой л гэсэн үг. Эсвэл ширээний документ. Өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Дараагийн хичээл дээр энэ breakout rooms гэдгийг яаж ашиглахыг зааж өгөх болно. Баяртай дараагийн хичээлээр уулзъя.